Сайн байцгаана үзэгчдээ өглөөний мэнд хүргэе. UBS телевизийн кофе with сая ярилцлагын шууд нэвтрүүлэг энэ өдрийн 2 дахь дугаараа та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна. Студиуд дэлхийдийн хүндтэй зочид маань барай эзэлсэн байна. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэгт маань Улсын их хурлын тамийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга, гадаадад суралцагч Монгол оюутны холбооны ерөнхийлөгч Болбаатар өргөдөрсөн байна. За Монгол Улсын их сургуулийн 20 дугаар 100 оюутны нийтлийн гишүүн Бат Жавхлан нар бидний урилгыг хүлээн авч ирж байгаа. Юуны өмнө та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Тэгээд олон улсын оюутны эрхийн өдрийн мэндийг бас тантах хүргэе. За маш их баярлалаа. Тэгээд мэдээж хүн болгоно оюутан байдаг. Тэгэхээр бас хүн болгоны баярын өдөр болоо гэж бодож байна. Олон улсын оюутны эрхийн өдөрт өнөөдрийнхаа нэвтрүүлгийг бид онцлон зочтой урьсан байгаа. Тэгээд ярилцлагыг эхлэхийн өмнө бас халуухан кофегаар та бүхнийг дайлаад бүгдээрээ кофегоо уунгаа бас ярилцъя. Тэгэхээр өнөөдрийнхээ нэвтрүүлэгт бол 1990 оны оюутны ардчилсан хөтөлбөрөнд идэвхтэй оролцож байсан бас хүмүүсийг уурж оролцуулж байгаа учраас одоо яагаад энэ өдрийг тэмдэглэх болсон юм бэ гэсэн асуултаар ярилцлага эхлэе. Тэгэхээр энэ өдөр бол өчигдөртэй өдөр. Яг зэрэг их олон жил өмнөөс тэмдэглэж байгаа өдөр. Нэг хэсэг манай Монгол улсад бол энэ өдрийг аваад сайн тэмдэглэдэг байсан. Тэгээд сүүлийн үед бол жоохон бүхэгшээд тэгээд мартагдах шиш орж байгаа болоо гэсэн бодол төрөөд байгаа юм. Ер нь бол анх энэ өдөр яагаад ийм өдөртэй болсон юм бэ гэдэг бол бүр дэлхийн 2 дугаар дайны үеэс ихтэй. 1939 оны 11-16-нд тухайн үеийн Чех, Словак улс байгуулсан холбогдуулаад Чехийн Прагийн оюутнууд, багш оюутнууд одоо энэ Чех улс, Чехословак улс байгуулалтыг тэмдэглэж жагссан байдаг. Тэгээд тэр жагсаалыг тухайн үед одоо эцэгчдээс учраас тэр фашистууд тараагаад тарааж явах үеэрээ одоо багш оюутнуудыг буудсан. Тэгээд нэг оюутан асарсан байдаг. Тэгээд маргааш нь тэр оюутныг одоо гашуудаж бас захид жагсаж явах үеэр нь бол нэлээд одоо 1000 гаруй оюутныг баривчилж хоригдлын агуулгын явуулсан. Одоо ийм түүхтэй юм байлээ. Тэгээд ийм бол оюутнуудын эсрэг явсан одоо тийм юм харгас үүдэл болсон учраас тухайн үеийн одоо олон орны оюутны байгууллагууд нэгдэж фашизмын эсрэг дуу хоолойгоор нэгтгээд тэгээд 41 онд энэ өдрийг бол тэмдэглэж яхаар шийдсэн байгаа. Тэгээ манай Монгол оюутны холбоо бол мөн одоо бусад одоо орны оюутнуудтай хамтраад энэ өдрийг бол байнга тэмдэглэдэг болсон. Монгол оюутны холбоо бол 1942 онд Монгол Улсын их сургууль үүсгэн байгуулагдсан тэр үед 42 оны 10 сарын 5-нд одоо манай Монгол оюутны эрх өдөр гэж явдаг. Энэ өдөр бол байгуулагдсан. Тэгээ энэ олон улсын оюутны холбоотой одоо анхны гишүүн гэж хэлж болохоор байгаа. Тэгээд энэ өдрүүдийг бас хамт тэмдэглэж явдаг ийм түүхтэй юм байна. Тэгээд энэ түүхийг бол манай бас оюутны төлөөлөгчид сайн мэдж байгаа хэрэгтэй. Зүгээр нэг баяр өдөр биш. Энэ бол оюутны эрхийг хамгаалах өдөр. Энэ бол оюутнуудын ийм санааны нэгдлэг өдөр байхгүй юу? Тэгээд дэлхийн улс орон бүрд байгаа оюутнууд бол өөрсдийнхөө эрхийг хамгаалж нийтлээ тэмцэж идэг ийм өдөр байгаа учраас энэгээр бол илүү баярыг ихээсээ илүү одоо эрхийг хамгаалах санаагаа нэгдэх ийм л өдөр гэж ойлгож байгаа хэрэгтэй байна. Яг үнэ намайг оюутан байхад бас энэ өдрийг бас нэлээд өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан л да. Бас сүүлийн үед бол яг таны хэлж байгаагаар бас тэмдэглэх одоо сүйдүүлэнтэй бас тэмдэглэгээ болсон байл. Ер нь оюутнуудад зориулсан оюутнуудын эрхийг хамгаалах дэлхийн оюутны өдөр гэдэг ер нь нэг юм жилд нэг 3-4 өдөр байна уу? Тэгээ ер нь бол яг байгууллагын одоо янз бүрийн өдрүүд бий л дээ. Жишээлх юм бол шашны одоо чиглэлийн одоо ийм оюутны өдрүүд байна. За энэ олон улсын оюутны өдөр байна. Тэгээд тухайн улс орондоо бол одоо оюутнуудын их хэсэгтэй холбоотой, их хэсэг хамгаалалттай холбоотой өдрүүд байна. Би сая хэлсэн тийм 42 онд 10 сарын 5-нд Монгол оюутны холбоо гэж үүсгэн байгуулагдаж байсан. За энэ өдрийг бол Монгол оюутны өдрөөр тэмдэглэдэг. За 90 оны 3 сарын 4-нд манай Монгол оюутны онц одоо баг хурлд ирсэн 4-р хурал орж ирсэн өдрийг бид нэр одоо бас энэ өдрийг тэмдэглэж явдаг ийм түүхтэй. Тэгэхээр зэрэг манай Монгол улс бол ямар ч байсан доор хаяж 3 ийм оюутны холбоотой ийм 3 өдөр байгаамаа. Тэгээ энэ 3 өдөр нь илүү их бид өрөөсөн тийм ээ. Одоо баяр наадам гэдэг утгаараа биш оюутнуудын хэршийг хамгаалдаг оюутнуудаа бас сэргээж одоо урам зориг бадараадаг ийм өдөр юм байгаа. Тэгээ энэ бол манай одоогийн оюутны төлөвчид зөвөр ойлгож тий. Зөв талаас одоо би хөгжүүлэх ийм одоо байгаасаа гэж одоогийн тэр үеийн одоо оюутны хөтөлбөрөнд орж исэн бид бүхэн хооронд ярилцдаг юм да. Тэгэхээр дараагийн ярилцлаганд таныг өрмөр байна л да. Оюутнуудын одоо
90 оны үед оюутнууд бас ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан тийм ээ. Тэгэхээр тэр тухайн үеийн нөхцөл байдлыг бас та бидэнд үзэгчд маань сонирхуулахгүй. Тухайн үед бас оюутнуудын гүйцэтгэх үүрэг хэрэгсэн байна. Яг нь шүү дээ. Энэ ардчлалын дуу хоолойг хамгийн анх оюутнууд хэлж гаргасан. Тэгэхдээ Ховд аймагт тэр улс төрийн товчоо хөсрүүлэх энэ нөгөө Ховд аймгийн засаг захиргааг хөсрүүлэх арга хэмжээ авч тавьж байсан. Хамгийн анхны улс төрийн суултыг оюутнууд гаргаж ирсэн. Басанжов хин гэж Баянсан гэж хоёр оюутан улс төрийн суулт хийгээд тэр засаг захиргаа тэрнээс нь огцроод нөгөө хоёр тэгээд арга хэмжээ зогсоож байсан. Манай Эрдэнэцогт тэр үед Ховдын оюутнуудыг манлайлан удирдах анхны хөдөлгөөн зохион байгуулж байсан. Энэний дараа Улаанбаатар хөвсгөл Эрдэнэт ер нь улс төрийн хөдөлгөөнүүд улс төрийн хүчнүүд идэвхжсэн л дээ. Тэр оюутнууд бол яг манлайлалын үүрэг гүйцэтгсэн. Их тийм тэр цагийн тэр үеийн оюутнууд бол их нийгмийн маш их өндөр идэх чамаалт их өндөр идэвхтэй байсан. Илүү их бас мэдрэмжтэй байж чадсан. Тэр болохгүй нийгэм болохгүй байна гэдгийг бол оюутнууд анх мэдэрч гаргаж авчихсан. Тэгээд тухайн үеийн оюутнууд болон одоогийн оюутнуудын хооронд бас ялгарх онцлог ямар байсан бэ? Одоогийн оюутнуудын нийгэм идэх сул байгаа мөн гэж би хардیں۔ Тэр үеийн оюутнууд тухайлбал гадаад сурч байгаа оюутнууд манай Болдбаатар байж байна. Бас нэг хүчит гээд байсан. Гэвч гадаадын оюутнууд бас идэх Москвад байхдаа Болгарт байхдаа тэд нар чинь бас л өнөөдрийн тэр 60 сайхан гээд нэг юу вэ штэ нэг улс төр судлаач эдийн засагч тэр тухайн үед Польш сурч байсан. Тэр хүн бас тэндээ өөрөө нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан. Де факто яг 60 сайхан ахыг хэлж байгаа. Тэр Монгол бидний энэ оюутны холбоо яг тэр арсан одоо хавьсгалд оролцож явж байгаа үед бол олон улсын оюутны холбоонд Монгол оюутны холбоо төлөө суудаг төлөөлөгчээр одоо ажиллаж байсан байхгүй юу. Тэгээд тэр олон улсын оюутны холбооч нэг хэсэг социализмын үед бол тэр фашизмыг эсэргүүцэж байгаа олон орны оюутнууд гэдэл гэж явж байгаа. Тэгээд арай ч улс төрч тал руугаа явсан тэмд байсан. Тэгээд сүүлдээ бол 90-ад он гараад энэ зүүн Европын орнууд тэгээд энэ манай Монгол улс төрийн арсан улсын дараагаар бол энэ олон улсын оюутны холбоо өөрчлөн зохион байгуулагдсан байгаа. Тэгээд тэр үеэр бол буцаж ирсэн. Тэгээ Монголын хаанаас арсан оролцож ирсэн хүний нэг л дээ. Тэгээд тэр үед яг одоо 90 онд бол манай Монголын оюутны холбооны ерөнхий нэрийн бичгийн одоогийн улсын хурлын гишүүн Усан Бандагийн болд ажиллаж байлаа. Тэгээд энэ нь бол оюутны байгууллага өөрөөсөө бас энэ одоо Монголын өрнөж байгаа арсан сулыг одоо орцгоос хажуугаар өөрийнхөө одоо байгууллагын одоо зохион байгуулалтыг өөрчилж байгаа, зарчмаа өөрчлөх, дөрмөө өөрчлөх ийм одоо арга хэмжээнд авч явуулж ирсэн. Тэгээд ер нь олон оюутны байгууллагыг нийтгсэн ийм холбооны зарчим дээр ажилладаг ийм одоо төвийн бус байгууллага гэж өөрийгөө тодорхойлоод тэгээд оюутнууд өөрсдөө удирдана гэдэг. Тэгээ Монголын оюутны холбооны анхны ерөнхийлөгчөөр одоогийн улсын хурлын гишүүн зам тээврийн сайд мөнхчлөлийн зорилгод сонгогдож байсан ийм түүхтэй. Тэгээ дараагаар нь одоо манай Эрдэнэ дахь хоёрын нэрхийн нэрийн бичгийн дагаар сонгогдсон тий. Баясгалан гэж манай Монгол оюутны холбооны бас манлайж явсан залуучууд зөндөө билдээ. Одоо бол бүгдээрээ одоо тий бизнесийн салбарч тэр төр засгийн салбарч тэр одоо өөрсдийнхөө дуу хоолой гаргаж явж байгаа юм одоо хүмүүс болсон байт. Ер нь Монголын оюутнуудаас хамгийн анх удаа улсын баг хурлд манай улсын хурлын болд төлөөлөгч болж орж ирсэн. Тэр нь бидний төлөөлөл болж. Тэгээд оюутны холбоо өнөөдрийн боловсролын шинжилгэлд юу хийсэн бэ гэдгээс бодохгүй байдаг. Шинэ боловсролын тухай Монгол сургуулийн бол болд гişүн санаачлаад өнөөгийн боловсролын тогтолцоог явуулах их үндсийг тавьж ирсэн. Тэгэхээр бид нар энэ оюутны холбооны маань бие даасан анхны дар бол ялч болд гişүн. Бие даасан. Анхны ерөнхийлөгч болохоор мөнхчлийн зоригт. Тэгээд парламент дэх анхны төлөөлөл болохоор бас болд гişүн. Одоо өнөөдөр улсын хурлын гишүүн Усан Бандагийн бодвол тэг бидний одоогийн тэр оюутны дуу хоолой бол яалч маань их хурл бол байж байгаа. Тэр нь одоо өнөөдөр бидний эргээд яриад сухтул их бахархалтай байдаг. Түрүүнээс таныг нэвтрүүлгийнхээ танилцуулж байхад байсан байж одоо зарим хүмүүс нь бол сайн мэдээ, зарим нь бол яг тийм сайн мэдгүй байгаа л та. Монгол Улсын их сургуулийн 20 дугаар зуун оюутны нэгдлийн гишүүн гэж байна. Нэгдлийн талаар бас танилцуулахгүй. Энэ яг тэ Монгол Улсын их сургуулийн гэж хэлэгдэх боловч яг Монголын оюутны холбоо дөрөв шүү дээ. Чи оюутны холбооны нэг бүтц суулгаж байгаа байхгүй, бүтцийн нэг хэсэг болгож байгаа байхгүй. Тэр үед хөдөөчмөн их сургууль, улсын багийн сургууль, Монгол Улсын их сургууль
бүгд хүчтэй ажиллаж байсан юм. Тэгээд яг Монгол Улсын сургуулийн дэглэлт гэж явж байгаа мөртлөө эргээд Монголын оюутны холбоонд руу зангидаад за үндсэндээ оюутны холбооны гэдгэлж тэр үеийг хэл болдгийг ч буруутгахгүй байх юм. Эдэг чинь маш их олон зохион байгуулж ирсэн л та юм дээр бол. Монгол төрөлтний оюутны наадам бай тийм ээ. Энэ чинь бүр элистэ төрөлт бид нар халимт тусгах болж байна тийм ээ. Дэлхийн Монгол төрөлтний оюутны залуучуудын наадам гэдэг одоо энэ наадам зохион байгуулж 90 оны 9 сард анхны наадмыг нь Улаанбаатарт зохион байгуулж ирсэн. Тэгээд энд одоо тухайн үедээ бас хэцүү байсан шүү дээ. Бас нэг нөгөө арай л жилэттэй очдог байсан юм үед их зориг гаргаж ирсэн юм арга хэмжээ болсон. Маш өндөр хэмжээ. Одоо халимгаас ирж ирсэн, Бориадаас ирж байсан. За тэгээд өвөр Монголоос. За тэгээд бас дэлхийн бус улс орнуудад одоо дөрөвд гарчихсан ийм одоо Монгол залуучууд ирж ийн арга хэмжээнд оролцож ирсэн. Маш том арга хэмжээ байсан. Ийм арга одоо юултай ажилтаа. Тэгээд энэ үргэлжлэл нь бол 2 удаа Улаанбаатар одоо хотод зохион байгуулж явсан байгаа. Тэгээд энэ дэлхийн Монгол тургатан одоо энэ өнгөөсөө нэгтгэе гэдэг саналыг бол Монгол оюутнууд анх гаргаж зохион байгуулж ирсэн том арга хэмжээ байна. Нэрэл яхад бас гадаадд бол сүүлийн жилүүдэд бол нэлээд хүүхдүүд маань очиж суралцах болсон л да. Тэгэхээр гадаадд сурж байгаа монгол оюутнууд маань бас хоорондоо холбоотой байж тэргүй холбоог байгуулад одоо үйл ажиллагаа явуулж байгааг сонсоход бас их таатай байл да. Та бас холбооныхаа талаар ярихгүй. Тийм тэгэхээр бас түрүү Мачахлуу маань хэллээ энэ арслан сонсголыг анх манлайж анхных нь одоо акц гэжсэн хүмүүс оюутнууд гэж тийм ээ. Үнэхээр тийм. Тэр дундаа гадаад сурж байгаа оюутнууд бол одоо бас энэ одоо арслан сонсголын манлайлагч нар дотор байдаг байхгүй юу. Тэгээ та бүхэн мэдж байгаа Баабар гэж тий. Бас л гадаад сурж ирсэн, пост сурж ирсэн оюутан байж байгаа. Одоо наад одоогийн ерөнхий шилбэгдэрж байна. Их хурлын дарга байна. Тэгээ ерөнхий сайдын бүгд л гадаад сурж ирсэн оюутнууд байхгүй юу. Тэгээ яагаад гадаад сурж ирсэн оюутнууд илүү их юм одоо тий итгэвтэй гэдэг юм бэ гэхээр зэрэг хүссэн ч Монгол улсын хэлний дэсийг даваад гарахад Монгол хүний одоо эх орноороо бахархах тэр омгшил төрдөг байхгүй юу. Тэр их түүх эзэн Чингис хаан ингээд энэ одоо бүх юмараа бахархаж хоорондоо мэдээлэл солилцдог. Улаанбаатараас Москва хүртэх 5 хоногийн хугацаанд одоо галт тэргээр явж явах хугацаанд газар оюутан залуучууд бүгдээрээ хоорондоо танилцаад үзэл бодлоо солилцоод ингээд эх орноо яаж сайхан хөгжүүлэх вэ гэдэг яриа байгуулдаг байсан. Энийг одоо тухайн үед одоо оюутан байсан бүх залуучууд мэдж байгаа да бүх хүмүүс. Тэгэл яаж одоо Монгол маань сайхан болох вэ? Илүү хитайхан болох вэ тий. 100 хүртэл одоо тухайн 80-аад онч одоо ингээд манай Монголд оюутнууд байхгүй үед чинь бол пөнийсэн одоо адилхан хувцастай тий. Бүгд нэг адилхан гуталтай, адилхан костюмтай, адилхан дараахан болтойтой. Ялангуяа өвөз бол тий сэгийн малгай уусчихсан нэгэн типич тусад байдаг шүү дээ. А 100 болохоор зэрэг гадаа сурдаг оюутнууд ихээр зэрэг Улаанбаатар нэг цэцэд ирж байгаа юм шиг ингээд өнгөөр алгалаад явцдаг ийм үед тэд нар чинь хувцаараа үд шарсан одоо зүйлсээ тийм ээ нөгөө монголчуудаа дундаа бас энэ шинэ үдэл санаа манай хэрэгтэй юм байна. Монгол орныг тэр хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Нэгэн зүйлд яах хэрэгтэй бэ гэдэг яриаг өрнүүлж явж ирсэн хүмүүс байхгүй. Тэр утгаараа бол энэ арслан услыг гаргахад төлөөлөх гол хүчин зүйл нь гадаа сурж ирсэн монгол оюутнууд байдаг гэж ойлгодог. Тэгээд бид нар энэ 90 онт зэрэгцээд 90 оны хавар бол энэ гадаа сурдаг монгол оюутныхаа эрх ашиг хамгаалах зайлшгүй шаардлага байгаа юм байна. Бид нар дуу хоолойгоо нэгтгэгээд гадаад сурдаг монгол оюутны анх дахь баг хурлыг 90 оны 6 сард зохион байгуулж явуулж ирсэн. Тэгээд тэр баг хурлаас бол гадаад сурч монгол оюутны холбооны гэдэг байгууллага байгуулж тэгээ би одоо анхныхын ерөнхийлөгчөөр сонгогдож 1 жил гаруй хугацаанд ажилласан л да. Тэгээ энэ бол бас их надад тохиолдсон одоо маш их том хэмжээ гэж би бодож явдаг. Тэгэл бид нар бол тэр гадаад сурч монгол оюутны холбоо байгуулагдсанаас хойш л монгол оюутны холбоо бол ийм холбооны зарчим дээр олон оюутны одоо байгууллагуудыг нэгтгэсэн ийм одоо байгууллага байх ёстой мó гэж шийдлээр авсан. Тэрний дараагаар бол инженерийн оюутны холбоо, соёлын оюутны холбоо, ангаахын одоо оюутны холбоо гэх мэтлэгээр ингээд газрын сургууль оюутны холбоод нэгдсэн ийм том оюутны байгууллагуудыг нэгтгэсэн. Том төрийн бас байгууллага болж хувирсан байна. За гадаад сурдаг оюутны холбооны бид нар анхны тавьсан шаардлага бол тухайн үед ч одоо нэг оюутны стипенд гэдэг байл шүү дээ. Тэгээ бүгдээрээ зүйл бодлост бол сурч ирсэн оюутнууд бол тухайн үед 70 рублийн одоо стипенд авдаг байсан. Тэрийг нэмээч гэдэг шаардлага тавьсан. Тэгтэл нөгөө зах зээл нэг рүү шилжээд нөгөө арслан умсгал зүүн Европ орнууд үүсэж ахаа зэрэг
тэнд одоо ажиллаж одоо сурж байгаа оюутнуудын их хөндөгдөж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр оюутнуудын одоо стипендийг яаж өгөх вэ гэдэг асуултыг тухайн үеийн төрөлсгөн одоо тавиад ямар ч байсан нэг тодорхой тооны мөнгө өгч явахгүй нэг хөрвдөг валютаар зөвчөөе гэдэг. Тэгээд тодорхой хэмжээ авч ирсэн. Тэгээд манай төрөлсгсөн тэр тодорхой анхаарлаа хандуулаад тухайн үед төлөвлөлт томилоод одоогийн энэ хурлын дарга зөвлөх байгаа ламбаагаа буян жаргал гэх мэт одоо барамсай гэх мэт юм хүмүүсийг одоо хойно сүлд бос томилж ажиллуулаад тэндийн хүмүүс маань одоо бас оюутныхоо нийгмийн асуудал шийдэх тодорхой хэмжээгээр үүрэг гүйцэтгээд тэгээд нэг одоо мөнгө хөргөс таарах байл шүү дээ. Тэгээд бас нэг тэр оюутнуудын стипендийг тавих мөнгийг тийм бизнесийн чиглэлээр олж ирсэн юм сонирхолтой төвүүд биелдэ. Тэгээд одоо Зүлд бат ус сурж байсан тэр үеийн систем орон сурж байсан оюутнуудаа бол нэг сард нэг доотлолт нэг $10 өгчээсэн байх санаж байна. Тэгээд нэг тэр шилжилтийн үед нэг тэр хүнд хэцүү давд туулж хаад тодорхой хөвгөл болж ирсэн. Тэгээд бид нар бол нэг иймэрхүү арга хэмжээнд техникүүд авч ирсэн л да. Тэгээд цаашдаа бол нөгөө босрол маань илүү их харцлагчтай зах зээл рүү шилжээд ингээ явахаар зэрэг хувийн сургуулиуд байгуулагдчихжээ. Заавал бол сайн задлаар сурахгүй тий хүн одоо зардлаа төлөөд өссөн сургуультай сурж болдог ийм юм руу явсан одоо ийм цаг үе болчих. Тэгэхээр энэ үед бол бас оюутныхаа энэ үндсэн одоо сурах тэр үндсүүлээр олгоцсон эрхийг одоо яаж хамгаалж тий яаж одоо биелэх тал дээр төр засгийн байгууллагатайгаа яаж хамтарч ажиллах үед дээр манай оюутны байгууллага өнөөдөр ажиллаж байгаа хэрэг найдаж байгаа. Бас нэг зүйл их сонирхолтой санагдлаа. Тухайн үед одоо гадаадд сурж байсан монгол оюутны хэд байсан бэ? Одоо бол яг одоо гадаадд суралцагч монгол оюутны холбоонд тариалтай байгаа хичнээн оюутан байгаа бай. Яг холбоонд баг шүү дээ тийм. Тухайн үед миний үед бол одоо нэг 15,000 орчим оюутан гадаад сурж байсан шүү дээ. Тэгээд тэрний дийлэх нь талаас илүү хувь нь Зүлд бат ус сурж байсан. Тухайн үеийн нэрээрээ тийм. Тэгээд социалистийн орнууд байсан. Хамгийн аз холдоо бол Кубад сурдаг байлаа. Одоо шүдний эмчин чиглэлээр сурдаг байсан. За Вьетнамд сурдаг байлаа. Тэгээд одоо зүүн одоо Европын одоо Польш, Унгар, Герман, одоо Югослав тухайн үеийн нэрээрээ тийм ингээд Болгар, Румын гэх мэт энэ төр 10 хэд орн бүгд нь сурдаг байсан байгаа. Та ганц нэг оюутан бол одоо өндөр хөгжилтэй орнуудад сурж байсан байгаа. Тэгтээ би сандгийн гадаад сурдаг монгол оюутны холбоо гэж ерөнхийдөө томилогчвол би 99 онд Москвад байгаа улсын сайдын яамн дээр баярлаад тэгээд тэнд одоо олон улсын оюутны холбооны тий тагаа бас харьцаад ингээд ажиллаж исэн. Тэгээ манай нөгөө газар сурж исэн оюутнууд байнга одоо тэрлөө манай холбоороо хандна л да. Одоо Кубас манай монгол оюутны сурж исэн монгол оюутны ирээд буцаж явсан. Ягаад тэгэхээр тэнд бас амьдрахад бас хэцүү байсан цаг үе. Тэгээ буцаж их орондоо сурыг гэдэг ингээд явж исэн. Зуныхаа хувцастай байсан үйл хийсэн. Тэгээ одоо яаж буцах вэ гэж бид нар чинь бас тэгээд одоо нэг аргалаа л тий. Өглөө хоос бас авч өгөөр ингээд явж исэн. Тэгээд залуу ирдээсэн. Гэх мэтлэн тэгээд одоо Вьетнам сурж байгаа оюутнууд бас идэвхтэй байсан. Эндээ зохион байгуулагдана. Ер нь бол нэг тийм их сонирхолтой үе тэр 90-ад оны ихний жилүүдэд таарсан шүү дээ. Тэгээд дараагаар нь бол нэг төр байсан хувийн сургуулиуд, хувийн зардлаар сурдаг энэ юмуд явсан учраас одоо бол одоо Монгол оюутны 170 орчим мянган оюутныг нэгтгэсэн гэж ярьдаг юм билий. Ер нь бол төр албаашж байгаа хүний тоо ихтэй сургууль сурж байгаа хүний тоо хоёр адилхан байгаа юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Тийм тэгэхээр нэг 340 мянган Монгол улсын тий 3 сая өтөө 11 төрийн алба шаажээд ихтэй сургууль сурж байгаа ийм л дүр зураг харагдаж байна л да. Харахгүй л одоо бол тухайн үетэй харьцуулбал Монголын оюутнуудын тоо бол ерөөс нэмэгдсэн байгаа. Тэгээд түрүүн бас таны ярианд дурддагчсэн тухайн үеийн оюутнууд маш их нийгмийн идэвхтэй байсан гэж ярьж байна шүү дээ. Үүдэг хүмүүс энэ соёл урлагийн оюутны холбоо гэж манай Жүгдрийн баяраа. Тэр бол зөвхөн Монголдон биш. Монгол гэдэг хязгаараас гарч үйлээр сая явуулж чаддаг байсан. Монгол тоогийн оюутан залуучууд наадам. Соёл урлагийн оюутны холбоо зохион байгуулж шүү дээ. Жишээлбэл ингээл Монгол оюутнууд хандсан тийм соёл урлагийн бодлого гэдэг юм тийм ээ. Тэгж оюутнууд бол их чөлөөтэй, их дайчин, тэгж ажилтдаг хүчтэй. Одоо соёл урлагийн оюутан биш спорт манай 60 сайхны оюутан одоо оюутан спорт тий. Одоо гэтэл тэр ажиллаа хийгээл явж шүү дээ. Хүчтэй байна шүү дээ. Одоо спортын салбарт бол оюутнууд маш хүчтэй гарч ирж байна. Тэрийг өнөөдөр хүртэл хүн дарга хийгээл өдөртөн зохион байгуулалт явж байна. Соёл урлагийн оюутны холбоос үйлүүлж яах нь хүчин сулгачрууд одоо жив баяргаас хойш байхгүй болчих болоо тийм ээ. Тэр олон байгууллагууд бол тэгээд их үедээ тэр хүчтэй гарч ирээд тэгээд
Бид тэр ажил байл яасан нэр. Эмнэлгийн оюутны холбоо гэж бас хүчтэй байсан жишээ. Эмнэлгийн оюутны холбоо хичээл манай Батбаяр тийм ээ. Ерөнхийлөгчээр байсан. Тэгэхэд инженер техникийн оюутны холбоо соёл руу ирсэн үл дээр. Тэд бол их хүчтэй гарч иж их хүчтэй дуу хоолой нэгтэж ажиллаж чаддаг гэсэн. Тэгээ би ер нь нэг он цаг цасан ширхэг мөр гэж ном бичиж байгаа л да. Тэгээ хүн бол цасны ширхэг юм. Нэр бол мөр юм. Цасны ширхэг өөртөө хэр зэрэг өөр дунагцсан орон зай цаг хугацаада хэр зэрэг соромжсон байлгүй гэсэн тэр чиргээр юм биш үлдэнэ гэж. Тэгэхээр манай оюутнууд бол энэ дэр чадсан. Одоо 100 200 жилийн дараа энэ жишээл Сэддийн Эрдэнэ цогт ярьж л байна. Гисмонхын Болдбаатар ярьж л байна. Эренцэн Тавхаа ярьж л байна. Бат дэлгэр ярьж л байна. 100 200 жилийн дараа Дарис Батар ярьж л байна. Яг л эдгээр чинь одоо үндсэндээ ирээд бид нар чинь өөрсдийнхөө гарч ирээд өөрсдийнхөө дуу хоолойг гаргаад мөрөө үлдээж чадсан. Тэгэхээр би энэ ном дээр одоо энэ тухай бас заашгүй оруулж байгаа л да энэ. Хүн бол цасны ширхэг, нэр бол мөр юм. Ойсон байна тийм ээ. Тэгээд та бүхний бас ярен дээр дурддагдаад байна л да. Одоо оюутны холбоонд манлайлагч байсан хүмүүс олон хүний нэр дурдаг чинь тэр хүмүүс мөн яг одоо салбартаа нь амжилттай яваа хүмүүс юм. Тэгээд тэр хүмүүс л бас тухайн үеэсээ оюутан байхдаа л энэ хөдөлгөөнийг өрнүүлээл оюутныхаа эрхийн төлөө улс орныхаа бүр хөгжлийн төлөө бүгдээрээ дуу бусдыг урайлж ирсэн байна тийм ээ. Манлайлж бусдын урд талд нь явж тэгж авсан өнөөдөр одоо манай Батбаяр чинь Төмөр замын даргын зөвлөх хийж байна. Эренцэн Тавхаа Монгол том компани захирал хийж байна. Манай одоо Гисмонх Болдоо маань улсын хурлын тамгын газрын дарга хийж байна. Бүгд өөр өөрхөө салбартай. Дарис Батар чинь одоо онцгой байдлын дидр хийж байгаа тийм. Тэг гэх мэтлэн манайх бүгд би ихт одоо нэг зохиолч төвлийн гишүүн зохиол бүтээл тууруулж өгөл ингээл явж ил өөр өөрөөр. Тэр үеийн нийгмийн идэх хөндөр байсан хүмүүсүүд өнөөдөр Эрдэнэ цагт хичээл Арс улбаны хэрэглэх газрын дарга хийгээл явж байна. Тэр үеийн хүмүүсүүд бүгдээрээ сайн явж байгаа. Дурдсан бол олон хүн бил дээ. Тийм их олон ахын дараагийн компани үүсгэл цэнгүүн гэж байгаа. Энэ хүн бол одоо ячихэд оюутан байсан. Парагийн оюутан, парагийн техник сургуулийн оюутан байсан энэ залуу. Энэ бас арслан хүслийг анх одоо гарч ирж яхад тэргүү магнад нь явж ирсэн ийм залуу одоо Либертар гэж одоо том фонд байгаа тийм тэр нөгөө энэ ном хөвлөдөг тийм одоо байгууллага ахаж явж ирсэн хүн байгаа. Тэгээ манай ерөнх олон сони үнд биш үү? Салбартаас тэргүүлж явж байгаа улсууд байдгийн. Тэгээ би бол энэ бол залуучууд дандаа манлайж ирсэн хүмүүс нэг байхгүй. Тухайн үед одоо манайхан нэг бас тэр зарим нэг юм яриад байдیں۔ Арсын суулын анхдагч нар гэж. Энэ Монголын ард түмэн тухайн үед тэр 89 он 90 онд талбайлаар болж ирсэн том жагсаалууд орж ирсэн бүх хүмүүс бол арчлын анхдагч нар байхгүй юу. Тэднийг манлайж ирсэн цөөн хүмүүс байгаа. Тэд нар бол одоо манай тий эрхлэлээс ахуулаад их хурлын дарга ингээл зөнд олон хүмүүс шүү дээ. Батүүлга Баабар гэх мэт ингээд. Тэгэхээр энэ олон хүмүүс бол одоо дээр манай Монгол оюутны холбооных нь нэмэгдэж байна. Манлайлагч нар болж хэвлэлийн эрх чөлөөг хамгийн анх оюутнууд бас арчил сонь биш арчил сонь юм Дарис Батрын нэг оюутан ОБС оюутан багтаа улсын машин дэвсгэр оюутан багтаа гарч ирсэн оюуны цадиглуу тэр бүхний тим сон гарч идэв бас гарч ирсэн байна. Хөөр дараа нэг манай Бамбар гарсан мэдээлэл гарсан оюутнууд бас сон гарч ирсэн бас сайхан Бамбар сон бол ямар сайхан манай сайн байр аппаратаа зүтсэн юм бэлдсэн сайн байр бас. Тэгээд эргээд энэ он цаг руу эргээд харахад манай зарим бидний дунд байх хэвээр зарим хүмүүсүүд өнөөдөр байхгүй. Надад болж байгаа нь харамсалтай байдаг. Манай Нурлаан байна. Нөгөө манай Нурлаанаас нөгөө юм байна шүү дээ. Батбаяр байна тийм ээ. Тэгээд бас нөгөө манай оюутны холбооны нарийн мич байсан их олон хүн байгаа юм. Одоо эргээд тэр нөхдүүд ингээд ирээ харах чинь яг бидний дээрээ сууж өгч л санагддаг. Яг өнөөдөр ингээд одоо би энд сууж явах хэрэгтэй биш. Жишээлбэл Нурлаан энд суугаад ирж явах хэрэгтэй байхгүй юу? Их сайхан идэвхтэй тийм сайхан залуу байсан да. Манайс оюутнууд дотор салбар оюутнууд гэдэг байхгүй. Одоо тэгээд дууч туурт те соёл урлагийн салбар ихтэл түрүү манайх ярьж илээ. Одоо энэ хөгжмийн зохиолч Чин Зэрэг сансар гэрэлт гэж хоёр залуу байгаа. Яруу найр Чин Зэрэг би уучлал буруу хэлсэн. Хөгжмийн зохиолч сансар гэрэлт одоо Америкт байгаа. Чин Зэрэг бол одоо Москвад одоо аспирантур сурж ах шиг байна л да. Тэгээд тэр хоёр залуу маань оюутны сүлддөг анх одоо цохиож исэн. Тэгээ 90 онд цохоогоод тэгээ бид тэр Монгол оюутны холбооны
ээлж 4-р чуулганыг 90 оны 11 сард хийжсэн байхгүй. Тэгээ тэр үеэр бол энэ дуу мэндэлж Монголын оюутны одоо анхны сүл дуу болж ингэж явагдуулагдчихсэн. Сая Монголын оюутны ойгоор одоо манай улсын хурлын гишүүн зөвхт бас олон хүмүүст дуулж сонирхолсон баг. Энэ дуугаа бас бид нэр сэргээе гэсэн бас бодолтой байдгийг. Одоо ч гэсэн тэр дууны утга агуулга алдагдаагүй. Тэр сайхан дуу байдаг. Дүршчихсэн шүү дээ, тий. Хэдэн 2 жил бид чинь дүршчихсэн биз дээ. Нэг юун дээр гарч богдуулын нам дээр бүгдээр. Тэг бүр клип хийж ирээд. Тийм байгаа. Одоо дууя гэж одоо хүүхдийн ордны дууны багш хийж байгаа бахын залуу Болгарын Шафигийн одоо урлагийн сургуульд төгссөн ийм залуу бас манай оюутны байгууллагад нэлийн хүчтэй үтгэжсэн улсууд байна. За одоогийн тэгээд дууч оюун төлхөөргээд манай оюутны байгууллагад ер нь холбоогүй дууч гэж байхгүй дээ. Одоо айстай хүртэл манай оюутны холбоотой холбоотой гэсэн шүү дээ. Яг ерөөсөө нэг согтэлгэр байна те манай. Тий, одоо согтэлгэр гээд хүслэгээр энэ халуун тэр гээл те энэ усул чинь анхаа ингэсэн юм 90 оны 12 сард сангаж байна. Манай оюутны холбооныхон оюутны одоо энэ урлагийн одоо мастеруудыгаа аваад одоо онон байна, халуун байна, тухайн үеийн бит сан гэж одоо хамтлаг байсан, битсэн дурдлага байсан одоо сандах баг тий. Гэх мэтлэгээр энэ хүмүүс дуучтайгаа аваад ингээд Европын Монгол оюутнуудаараа тоглолт хийгээд тэгээд одоо зөвлөлтийн тухайн зөвлөлтийн тий одоо хотуудаар Москва, Свердловск, тэгээд Новосибирск, Ирхүү гэх мэт хотуудаар тийм аялын тоглолт хийжсэн. Анхны тэр аялын тоглолт бид тэр тэгж зохион байгуул манай гадаад судалсан Монголд холиж хийжсэн л да. Тэгээд тэр их хөгжилтэй түүхт гэдэг. Тэгээд богонд тэр олон хөгжмөө ачаал. Зарим батхгүй болохоор тамбар дээрээ тэр олон өсчөө тавиал ингээл яаж залуу хүмүүсийг ирчүүч байх та. Одоо бол тэгээд авах бол бас гिचүүл бас санагдаж байгаа юм. Тэгээд нэгж явж ирсэн түүхтэй. Хөргөн цар хүрээтэй ажилтдаг гэсэн юм тийм үү яг. Гэхдээ энд дэжтэй бид нар нэг жишээлбэл миний хувьд нэг юм дурсахгүй гэж болохгүй. Монгол Улсын их сургуулийн директор дорж хүн байсан. Тий. Тэр бол одоо их сургуулийнхаа оюутны байгууллагыг их дэмждэг оюутны. Одоо оюутнууд бол барчлагаар тэмцээн зохион байгуулъя. Директортой уулзаад байгаа. Тэгээ би яваад урдаг. Хизээч үгүй хөхгүй. Мөнгөний яг хэснээр гаргадаг шүү дээ. Тэр зүйл богинохон хугацаанд намайг бас салинжуулсан. Богинохон хугацаанд. Энэ оюутныхаа төлөө явж байна. Тэгээд бас дээр нь оюутны холбооноос чинь хөдөө нөгөө нэг сангийн аж ахуй дээр оюутнууд гарна шүү дээ тийм ээ. Оюутны холбооноос чинь зохион байгуулалтаар нөгөө урлагийн барьгаад одоо энэ болдоо гадна нэсвэрээс гадна юм ярьж би дотор учраас нөгөө нэг сангийн аж ахуйнуудаар тойроод нэг юу ярьсан. Одоо ямаха юм одоо нэг хөгжим барьсан гэдэг нэг тоглоом явдаг байсан. Оюутны холбооны хэрэглээ гэж бид чинь нэг сангийн аж ахуйч чинь нэг үжлэг маяг зохион байгуулаад нэг концерт жижигхэн номер үзүүлэл явдаг гэсэн. Их сайхан тэр юм оюутнаас мартагддаг юм аа шүү дээ. Тухайн үедээ харьцуулах юм бол одоо ихтэй сургуулиудын тоо нэмэгдсэн тэр хэрээр оюутнууд бол их болсон шүү дээ. Тэгээд яг одоо үеийн оюутнууд бас яг та нарын үеийнхтэй хүрч бас ажиллахгүй байгаа юм болоо гэсэн бодол надад төрж та бүхэн бас яг энэ салбарт байсан хүний үед юу гэж боддог. Энэ чинь цаг-цагийн л одлолтой. Тухайн үеийн цагийн хугацаанд мөчт бол тий ямар одоо илүү их асуудал дээр фокус өгч тий анхаарлаа хандуулж ажиллах вэ гэдэг нэг юм асуудал байсан. Одоо бол тэр 90 онтой хайцуулж болохгүй. Одоо ч цаг үе өөрчлөгдсөн байна. Чин хүн үжил бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болчлоо. Олон ургалч үжил бий болчлоо. Олон намжтайтай болчлоо. Тэ бидний тэр үед хүсч өрөөдсөн зүйл чинь бэлдсэн байхгүй юу? А тэр үедээ одоогоо явуулчих болохгүй. Яг тэгээд технологийн төвчлөл байна тий. Энэ одоо утгаараач гэсэн тэр. А тэгээд энэ бидний хүсчээсэн болгон хурж байна. Одоо залуу хүн бол юу гэхээр зэрэг хамгийн түнд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө эрх шиг хамгаалах хэрэгтэй. Энд дээр дуу хоолой гарах хэрэгтэй. Тэрээс одоо өнөөдөр та нар бид нар тэгж ийсэн тэнтэй адилхан жагсцгаа нэг цэцгээж өрөөж болохгүй байхгүй юу? Чинь цаг цагийнхаа л одоо аясаар асуудал дээр хамтдаа. Миний асуух гэдэг нь та нарын үеих шиг гоё итгэвтэй байж чадахгүй байна гэдэг тий. Одоо ингээд өөрийгөө хөгжүүлэх тал дээр байх жишээний юу н бусдыгаа урайлах тал дээр энэ итгэх бас баг байх шиг байна. Би бол байгаа зүйл байгаа шүү. Байгаа юу? Тэг байгаа. Ягаад тэгэхээр зэрэг тэр улс төрийн агс хийдэг юм аа гэхэд те яг одоо хувь хүн дээр хөгжүүлэх тал дээр бол манай Монгол оюутнууд мундаг байгаа шүү дээ. Одоо олон одоо дэлхийн чанартай тэмцээн уралдаанд орж те одоо нийт даатгаад дуусгаж байна. Монгол орныхаа нэрийг мандуулж байна. А дээрэс нь нэмэгдээд өөрсдөө гэсэн тийм ээ салбартаа сурж төгсөөд ингээд одоо дэлхийн мундаг компаниуд ажиллаж байгаа залуучууд зөндөл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо мундаг
Тэгэхдээ нэг юм би жоохон харамсаад байдаг. Юу гэхээр зэрэг яг нөгөө боловсролыг чөлөөтэй болгодог болсон учраас хэн хүссэн хүнийг сурдаг болсон учраас би юу хийх ёстой бэ гэдгийг сайн тодорхойлж чадахгүй юм уу гэж тийм. Хүн болгон хуульчлахгүй бол, хүн болгон эдийн засгийн болохгүй тийм. Одоо тим мэрэгжил сайн их. Одоо өнөөдөр бол инженерийн мэрэгжил тэр дундаа уул уурхай одоо инженер болох. Эсвэл одоо зам гүүрийн барилгын инженер болох одоо юм бол бүгдээ нэг мод дагаад юм уу яа тийм тэгж яваад идэг байхгүй. Гэтэл хүн болгол одоо даргуулчлахгүй байхгүй юу? Хүн болгон мууч бочлохгүй тийм. Хүн өөрийнхөө чаддаг хүсдэг юм хийдэг тэр чиглэлээр сураасаа гэж бодож байгаа. Магадгүй зарим хүн заавал дээд боловсролын шаардлага байхгүй шүү дээ. Боловсролын нэг системийг ингээд шинжилгээд нэгээд явсны жоохон нэг алдаан тэр бат юм уу санаад байгаа байхгүй. Дээд сургууль өчтөг. За нэг юм уу нэг дээд сургуулийн бараа харуулчвал за тэгээд амьдралтай нэг залгаад явчих юм гэдэг. Энэ бодлороо ээж аваа хандаад ингээд хамаг юм зориулаад явж идэл тэр нөгөө хүүхдэн те сурсан юм сүлд нь амьдрал дээр гараад өөрт нь нөгөө амьдрахын залуу бол тэр мэдлэг мэржил болж чадах уу гэдэг дээр зөв хандаж асуудал тодорхойлохгүй юм бол гэж санаад байгаа байхгүй. Тийм учраас энэ дээр манай залуучууд одоо мэрэгжлийн чиглэл зөв болж сурах шаардлагатай байна. Зарим дарга болж болно, зарим захирал болж болно, зарим тийм ээ инженер болж болно, зарим өндөр мэрэгчлээ ажилтг болж болох хэрэгтэй байхгүй. Одоо манай Монгол улс хамгийн түрүүнд юу хэрэгтэй өндөр мэрэгчлээ ажилтг хэрэгтэй гэдэг. Заавал одоо ихтэй сургууль диплом авснараа л одоо сайхан болчих байхгүй шүү дээ. Маш нарийн мэрэгцэн зөвхөн нэг ажид маш нарийн хийж өндөр чанартай хийдэг ажилтг хүн бол одоогийн дарганараас илүү цалин авч шүү дээ. Одоогийн захирлаас илүү цалин авч шүү дээ тийм. Ер нь өнөөдрийн оюутныг бидний үеийн оюутны тэр цаг хугацаатай бол харьцуулж болохгүй л дээ. Яг л тэр цаг хугацаа чинь юу байсан юм? Нэг юм баригдсан нэг юм хэвсэн нэг юм нийгмийн нэг юм зад сэтгэх тэр нийгмийн тийм захиалга, цаг үеийн тийм шаардлага, тэр шаардлага нь болохоор тэр оюутнууд байсан. Тэр оюутнуудаар дамж шилрээд нөгөө нэг оюутнуудаар дамжиж нөгөөх нь тесрэгтэй зэрэг нийгэм бусад нөгөө субъектууд нөлөөлөд явцсан. Тэгэхээр өнөөдрийн оюутнууд бол тэр үеийн хүсэл байсан юмнууд нь өнөөдөр биелсэн учраас өнөөдрийн оюутнууд бол өөрийгөө л хөгжүүлэх ёстой. Тэгээд нөгөө сая нөгөө манайхан ярьж байгаа шүү дээ. Одоо нөгөө хүүхд болгонд 10,000 төгрөг өгсөн өнөөдөр хүүхдүүд өөрөө төлөх ёстой. Өнөөдөр ажиллаж хөлбөрөх ёстой гэсэн асуудал бас хөндлөдөж эхэлж байгаа шүү дээ. Энэ чинь яг зөв асуудал. Өнөөдрийн оюутнууд Монгол улсыг авч явахад өөрийгөө хөгжүүлээ гэдэг бол Монгол улсыг авч явах гэсэн үг. Тэр оюунаа хөгжүүлээд сэтгэл ёс зүгөө хөгжүүлээд тийм ээ. Тэгэл явах хэрэгтэй. Нийгэмд өөрийгөө үнэлэх үүргээд өөртөө хариуцлага явах хэрэгтэй. Гол нь. Энэ манай Бачааныгийн ингэр зэрэг тэмдэг байл л дээ. Энэ манай Монгол оюутны холбооны лого эмблем байгаа юм. Тэгээ энд саяын тэр үеийн одоо хишмэл үжил бодол тий хэв загварыг сэтгэлж гараа гэдэг санаагаар энэ одоо эмблемийг хийсэн л дээ. Одоо хэрвээ найрс тодруулыг харуулах юм бол ингэж байгаа энэ улаан зураас нь бол хишмэл тий хэв маяг үжил бодлыг одоо цэц татаж Монголын оюутнууд тий ингэж одоо онцгорч гарнаа, энийг манлайлж авна гэдэг санаагаар энэ оюутны холбооны эмблемийг хийсэн байгаа. Дотор нь залуу хүний гал дэс шиг тий одоо энэ амьдрал буцаж байгаа юм шүү гэдэг санаагаар энийг хийж Монгол оюутнууд бол нийгмийг хөдөлгөгч гол хүчин зүйл юм оо гэж энэ оюутныг хийснээр энэ тэр үеийнхаа одоо санаагаас одоо хүртэл энэ Монгол оюутны холбооны лого хийвэр байгаа. Тэгээ очир бодлоо одоо гэж бодож байгаа. Одоо бол утга санаа олон бол илүү баяжих байх л та. Тий тэгээ одоогийн улс орны хөдөлгөгч гол одоо улс орны хойш ирж авч явах хүмүүс бол манай оюутны залуучууд. Тэгэхээр энэ дээрээ л одоо анхаарлаа хандуулж манай өнөөдөр оюутны болох ажлаа сайн л гэж төсөж байгаа. Би нэг уг нь зохиолч төвлөрөх тэндээ салдаг байхгүй. Тэгээ өнөө өглөө босчоод олон улсын оюутны эрхийн өдөр нэг удаа яваад зүүчигээд энийг зүүчигээд зориуд зүүчигээд өнөө зүгээр гарч байгаа гэсэн. Тэглэгээ авах тэгээд оюутан байх 4 жилийн хугацаа үнэхээр алчиг үнэтэй тийм нэг урт юм шиг хэрнээ маш хурдан өнгөрдөг. Жишээ нь одоо би ингээл бодоход би их сургуулаа ингээл онц төгссөн. Тухайн үед ингээд мэрийжсэн гэсэн би тухайн үед одоо ингээд бодохоор би оюутан байхдаа илүү сайн сурахгүй яваа гэж бодол надад төрдөг байхгүй. Тийм учраас бас оюутнуудаа өндөр эрхийн өдрөө энэ өдөр та бүхэн бас өөрийнхөө эрхийн төлөөгаараа бас өөрийгөө хөгжүүлэхийн төлөө олон зүйлийг хийгээрэй гэдээ бас та бүхэн оюутнуудаа хандаж нэвтрүүлгийн төгсгөл бас хэлэх үг байгаа. Тэгээ би хүн болгон санаачтай байгаасаа гэж тий. Өөрөө тэр хүн хөгжиж чадах юм бол бусдыг тий одоо үлгэлж чадна, манлайлж чадна. Тэгээд энэ бол улс их орноо авч явах тий гол хүчин зүйл бол таарах байхгүй. Залуу хүн залуу байж болон залуу үед
тэг нойрхтой байдаг тий. Залуу зугаа цэнгэл хөөх асуудал гардаг. Энэ бол төр зүрийн. Тэгтээ залуу наснд олж авсан мэдлэг гэдэг бол тухайн хүний мэдлэг ур чадвар бол тухайн хүний цаашдаа бүхэл бүтэн амьдралын зөрчил авч явах тий гол одоо арга хэрэгсэл юм шүү. Ер нь бол сурах гэдэг үйл явц бол хүн үхэхээс одоо тий төрхөөс үхэх хүртэл өгүүлж байдаг байнгын урагч байдаг процесс. Тэгтээ тэрний үнс суурийг бол одоо тавьсаар яваад хамгийн гол одоо мэдлэг мэргэжлээ бол залуу наснд орж байгаа. Энэ цаг тэр оюутны 4 жил 5 жилээ бол үр дүнтэй ашигласаа л гэж бид хүсэж байгаа. Энэ хүн бол цас орсагтаа орж хайрсагтаа хайлдаг шиг хүн их цагтаа ирээд явц цагтаа явдаг. Оюутанд нас гэдэг бол их богино хугацаа байхгүй. Ер нь хүний амьдрал их богино. Бид нар яриад тэгэхээр хүн бол цасан ширхэг нэр бол мөр. Мөртэй явна гэж манайхан ярьдэн штэ. Мөр бүтэн явах, мөртэй амьдрах гэж ярьдэн штэ. Тэгэхээр оюутан насаа маш их үр дүнтэй. Харамсахгүйгээр тэр өөр тоногдсон богинохон цаг хугацааг эзэн болж маш хурдан хугацаанд одоо тавг нь оюутнууд минь эргээд харахад харамсахгүй хийцэн өчгстэй мөжсөн ашигласан цаг орон цаг хугацааг төгс ашиглахыг одоо хүсье те оюутнуудаа өөр шил. Тэгээ би нэмтийг хэлэхэд яг тэр 90-ад оны оюутны байгууллагын одоо бидний гаргаж ирсэн өрөө гэдгийг одоо ч гэсэн бас энийг би оюутнууд манаас тий анхаарал тавьж хэрэгжүүлж яваасаа гэж тий бид хийхгүй бол хин хийх вэ? Одоо хийхгүй бол хизээ хийх вэ гэж тий энэ бол одоо ч гэсэн бид нарт ач бодлоо алдаагүй мөрөө хаа. Тэгээ энийг манай Монголын нийт оюутнууд манаас тий өөрсдийнхөө өдөр тутмын амьдралд хэрэгжүүлээсээ оюутны байгууллагын чиглэлээр тийм ээ энэ өрөөгөө хэрэгжүүлж ажилласаа гэж төсөж байна. Өнөөдрийн юу арчил сонин зууны мэдээ сонин дээр 1990-ад оны үеийн болон өнөөдрийн харьцуулсан бүхлөд нь өнөөдөр зурулсан тусгай юу гарсан байгаа. Тэгээд энэ оюутнууд энийг олоод уншичаараа өнөөдрийн дугаарыг 17 дугаарыг энэ дэр их сонирхолтой мэдээлэл байгаа шүү л гэж одоо бас давхар хэлжээ. За баярлалаа. Өнөөдрийн кофе цай нэвтрүүлэгт маань Улсын их хурлын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гадаадд суралцагч Монгол оюутны холбооны ерөнхийлөгч Болбаатар, за Монгол Улсын их сургуулийн 20 дугаар зуун оюутны нэгдлийн гишүүн, за яруу найраг зохиолч Батчахлан нар өргөдөн бидэнтэй бас сонирхолтой ярилцлагыг хөрвөлээ. Бидний ярилцлагын ялангуяа оюутнуудад за оюутан байсан хүн болгонд бас таалагдсан байхаа гэдэгт итгэдэг. Тэгээд нэвтрүүлгийг үзэн цогоо оюутнуудад олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргээд өнөөдрийн нэвтрүүлгийг өндөрлөж байна. Бидэнтэй хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа.